хөгжим хэмээх гайхамшигт урлагийн аялгау хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хувьдас нуугдаж байдаг. Яг л энэ урлагт дурлан Улаанбаатарын уран сайхан час, урлагийн театрын тайзнаа гэрэлтсэн Монгол улсын гавьяач жүжигчин Лувсан Норжин буян гişгт өнөөдрийн манай нэвтрүүлгийн баатар юм а. Тэрээр 1958 оноос Хинтээ аймагт анх Улаанбаатарын уран сайхан час урлагийн гараагаа эхэлж, соёлын ордонд дуучин жүжигчин 1976 оноос Дарнугай аймгийн соёлын ордонд томилогдсон ирж, дуучин найрал дууны багшаар ажиллан 30 гаруй жил Дарнугай аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагад өөрийн хүч хөдөлмөрөөр зориулж иржээ. (1968) онд улсын ардын дуугийн чуулгын дэргэд урлагийн гавьяа зүтгэлтэн Цэрэндорж багшийн удирдлага зохион байгуулалтаар мэргэжил дэвшлүүлэх 6 сарын дамжаа курс болсон. Тэр курст одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин төрийн шагналт Дагвын Лувсан Шарав багш. За нийтийн дууны нэрт мастер найрал дууны багш Гончиг Дамбын Дарам Загад багш. Энэ хоёр багшаар найрал дууны урлаг, хөгжмийн онол, найрал дууны удирдах арга зүй, за тэгээ гоо зүй, тэр үед хоо нацагдарж гэж багш байсан, Цэрэндорж гэж соёлын яамны урлаг сайд энэ төр болоод байсан. Тэр багш нар одоо энэ урлагийн зүгжгийг заасан. Тэгээд тэр дундаа найрал дууны урлагийг заасан одоо багш нар маань өнөөсөө мөн энэ Лувсан Шарав багш, Дарам Загад багш хоёр бол Монголдо төдийгүй дэлхийд одоо нэр нь гарсан ийм найрал дууны удирдаач багш нар байсан. Тэгээд дараа нь энэ Хинтээ аймгийн соёлын ордон гэж байх үеийн тэр дөрүүчийн Жоно хонгор дууны эзэн Дашнин багш бол бас одоо удирдах, чиглүүлэх, заах арга зүйг бас тэндээс нэлээд суралцсан гэж болно. За тэгээд 1976 онд соёлын яамны томилолтоор одоо Дарнугай аймгийн соёлын ордон гэж байхад найрал дууны багшаар ажиллаад, за тэгээд 1980 онд манай Саранхөө театрын маань эхлэл хөгжим драмын театр байгуулагдахад одоо үндэс суурийн тавилдсан гэж болно. Ингээд одоо 2009 он хүртэл найрал дууны багшаар ажилласан. Найрал дууны анги чинь одоо ер нь энэ хөгжим драмын театр гэж анх байгуулагдахад найрал дууны анги бол 16 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэсэн тийм чиглэл тоо байсан. Тэгээд тэр үед уран сайханчид дандаа тэр 60 хүний бүрэлдэхүүнд чинь дандаа л одоо ажилчин, малчин, сэхэтэн гэр янз бүрийн олон мэргэжлийн хүмүүс оролцсон. Тэднээсээ шилж авъя гэхлээр нөгөө үндсэн ажиллаа тэднээс маань орхихгүй. Тийм болохоор одоо тэр соёл урлагийн 10 хоногт оролцсон. За би яг мэргэжлийн орхий баг амжижсэн хүн театрын найрал дууны ангид орж байх жишээний, усны аж ахуйн мэргэжлийн хүн найрал дууны бүрэлдэхүүнд оролцож байх жишээний. Тэгээд одоо тэр чинь аймгийн захиргаа намын хорооны шийдвэр гаргаад тэгээд тэр улсуудыг татаж авч анхан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 1958 он 1956 онд би Хинтээ 10 жилийн сургуульд суралцж байлаа 5 дугаар ангид. Тэгэхэд тэр пионерийн удирдах их тийм аюулслаг зохион байгуулагчдын Цэрэндорж гэж багш байсан. Тэгээд тэр сургуулийн хүүхдийн концертанд тэгвэл хоёулаа дууг анх тайзан дээр олонний өмнө гарч дуулж байсан. Тэр бол өстой торгон үе байж, хүүхэд байж жоохон тэр ч одоо 12-тэй хүүхдэл байсан хэрэг. Тэгэл сургуулиас нэг сонирхохгүйгээр ер нь сурлагч таарах хүн байсан баг. Тэгээд Дархан сумын Хинтээ аймгийн Дархан сумын Улаанбаатарт уран сайханч болсон. За тэр үед ямар дуу дуулж байсан гэхээр одоо манай Цэндийн Жагдал багшийн хавар гэж дуу тэр үед их дуулагдж байлаа. Вальс хэмжээтэй дуу байсан. За өргөн хангай нутаг гэдэг Гончиг Сумлаагаан сайхан дуу байдаг. Тэр үед их дуулдаг байлаа. Яста хоолойтой өвхөн дуулж, хуруутай өвхөн хөгжимддэг тийм үе байлаа.
Тэгж анх эхэлсэн. Соёлын ордонд бол тэр Өвлийн Адуучин дууны эзэн Дэмбэрл өгшийн Ширэм хайлагч гэж дуу байсан. Их хөөрхөн цэвэрхэн зохион цайтай, хурдан темптэй тийм дуу байлаа. За Жон Хонгорын эзэн Дашны багшийн ээжтэй гэдэг хин сэтгэл гэдэг дуу. Тэр дууг дуулдаг байлаа. Гэх мэтээр тийм дуунууд ардын дуу ганган хулаар ийм дуунууд дуулж эхэлсэн. За тэр үед одоо хувцас сунар гэж одоо нөгөө соёлын ордонд чинь Европ чиглэлийн хувцас бүр байхгүй. Тэгээд тэр Москва багш 61 онд яг сургууль төгсөөд очсон байсан үед тэр чинь гоёлынх нь одоо костюм, пижак, одоо ботинк, вантг, галстук одоо бүх юм хэрэглээл ингээл тайзан дээр Москва багшаар за чи одоо гар гээл түлхээд гаргацдаг. Тэгэл орж ирэхдээ дахиулна бас болоогүй тэр чинь. Тэгэл орж ирэхдээ хөлсөн цуусан антон орж ирэхэд л за баяр хүргэе гээл багш алчуураар арчаал тэгэл тосож авч байсан. Тийм үе бол одоо дурсахгүй байхын аргагүй. Тэгж их л дуучин болсон. 1979 оны соёл урлагийн 10 хоногт би 60 хүнтэй дан найрал дуугаан удирддаг одоо тэр Брежневийн тухай тэр үеийн зөвлөл холбоот улсын удирдагч байсан тэр баг газар гэж Бахмутовагийн хөгжим баг газар гэдэг дан найрал дуугаар найруулга хийгээд тэгээд Дашны багшийн одоо эзэнтэй буруу гээд тэр дууны бичлэг одоо надад байдгийн үндэсний радиогийн юунд урын санд байдгийн. Тэгээд тэрийг би ахуулж авчираад бас одоогийн улсуудаа сонсгож тэр үед ингэж дуулж байсан шүү гэж тэгээд сонсгож байлаа. Тэгээд гоцол дуугаар одоо Төлковын Эхрон гэж орос хэл дээр дуулж байсан. Тэр үед чинь одоо хүн бүхэн орос хэл сургая гээл одоо тийм реалхтай байлаа. За тэгээд хэний сэргэлэнгийн одоо хайдвын сэргэлэнгийн сэргэлэн магнаас энэ хоёр дуугаар одоо юу гоцол дуулаад тэгээд тэр дан найрал дууг удирдаад тэгээд одоо аз жаргалын ямагтуу гэж одоо хандын царин доржийн шүлэг одоо миний өөрийн хөгжим тийм магтуу дуулаар тэр 79 оны концерт эхэлдэг байсан. Тэгээд тэр үед нэг дурдвартай юм болохоор Ухнаа багшийн тэр юу Өнгөн бойлын эзэд за Шүрэн чулуу гэж явчин чин байсан гоцол хөгжимчин тэр хүний хөдөлмөрийн жахва гэдэг гоцол хөгжим за миний дуулсан дуу за дан найрал дуу энэ бүтээлүүд тоглолт болгоод нэг 20 удаагийн тоглолтод одоо тоглолт үхэнд одоо дахилт авдаг тийм байлаа. Энэ бол одоо Улаанбаатарчууд тэр дундаа Улаанбаатарт байдаг одоо нутгийн иргэд тэр ерэн дундуур зэрэгтэл ерэн байгаагүй шүү тэр үед байнгал дүүрэн тэгэл байнгал саяын дурдсан номерууд дахилт авдаг ийм сайхан үед гоцол дуу дан найрал дуу гэдэг юм жоохон бэрхчих талаадаа хандсан миний хувьд. Одоо чи соёлын ордон гэхэд чинь одоо хүн бүжигэлдэг, жүжигэлдэг, дуулдаг, хөгжимддэг баярын тэгээд авьяастай бол зураач энэ хийдэг тийм үе байлаа. Тэгээд жүжиг тоглоно гэдэг бол яггүй л ажил байдаг юм л да. Юм блэ л дээ. Одоо би бол нэг тэр шинэ байшинд жүжигийн Насан Бат гэж нэг хөгжимчин тийм хүний дүрд Хинтээ аймгийн соёлын ордонд тэр Москва багшийн найруулгаар хийсэн жүжиг тоглож байсан. Тэр бол өнөө төгөлдөр хуурч хөгжмийн зохиолч тийм хүний дүр байсан. Яг надад бол арай ойрхон. Тэгдээ миний төгөлдөр хуур тоглох гэж
хэцүү юм болно л доо. За тэгээд тэр чинь нөгөө дүрийнхэн чиг шомоёг бодно ер нь яггүй л ажил байдгийн билээ л дээ. Харин энэ дотор учиртай гаруун толгой дойрын балганы дүрд би нэг 40 удаа тоглосон байдгийг. Тэр балганы дүр бол одоо Хэнтийн аймагт анх эхэлж балганд тоглосон. Тэгэхэд тэр балган бол ерөөсөө тийм нэг хэрцгий талын хүн биш. Бас нэг сэтгэлгээний тийм одоо хүнлэг одоо хайрладаг дорлдог хүнлэм болсон хойно. Тэгээд ийм их залуухан тийм л дүр байх ёстой юм шиг байдаг. Тэгээд тэр талаас нь бодож Хэнтийн аймагт байхдаа бол гайгүй үнэлэгдэж тэгж тоглож байсан. За яриан жижиг бол ер нь дуучин хүнд бол нэлээ хоол байдгийн билээ л дээ. 70 хотолч жижигийн жалбууд бас тоглодог байлаа. Давст гэж дандан нэртэй Давст гэдэг хүний дүр бас тоглож байсан. Тэгж анх жижигт тоглох ажил эхэлж байсан. За аюул нэлээд 30-аад яриан жижиг тоглосон байдаг юм шиг байна. Тэр хүмүүс тэг гар нийлж ажилласан тэр бол үнэхээр одоо сэтгэл байвал одоо ажил бүтдэг. Тэр хүмүүс бие биенээ дэмжин, намайгаа дэмжин, би тэднийгээ бас чадлаараа дэмжин. За нацаг дорж битэр одоо багшаа өргөмжлөх тухай тийм нэг дуу хийсэн. Одоо нацаг дорж багш энэ уран бүтээлд орсон байдгийм лээ. Ухнаа багш битэр хоёр шил бүжиг хийсэн. Хоёрсгалын морин цэрэг гэж. Тэр нь болохоор одоо нөө Оросын гурвуулсан тачаак гэж байдаг да. Тэр гурвуулсан мордыг тэгээд одоо тэр хоёрсгалын үеийн Октябрийн хоёрсгалын үеийн цэрэг ийм л тийм бүжиг. Тэр одоо хүртэл тоглогдож байдаг. Тэрүүгээр одоо багш тэр одоо үнэхээр гар нийлжтэй. Тэгтээ би тэр хөгжмийн тачаак гэдэг Орос ардын дуугаар чи энэ дуугаар одоо хөгжинд найруулга хийж бичиж өгөөч гэж. Тэгээд бичээд тэр үед одоо нөө Алтан говийн унаг дууны эзэн Банзарагч багш ажиллаж байлаа. Тэгээд одоо соёлын ордныхон юунд хөгжмийн үндэсний хөгжмийн цөөхөлд ингэж найруулга хийж бичээд тэгээд энэ дэр нь болохлоогүй болоо гэд тэгээд сургууль хийж байгаад тэгээд Банзарагч багшаас асуусан. Энэ одоо боломж байна уу? Болох нь гэсэн чи үгүй. Наадах чи боломжийн юм байна штэ гэж тэгж урам өгч байсан. Тэр бол өстой мартагддаггүй. Би бас тэгээ тэрэндээ урамшаад бас одоо хөгжинд найруулж бичих тийм эрдэм ухааныг бас багшаасаа тэр олон багш нараасаа бас багч гисэн халбагдсан юм байна гэж ингэж бодож явдаг юм. Ухнаа багш тэрийн тэр бүжиг бол олон жил амьдарч байна да. Тэр чинь 1977 оны Октябрийн хувьсгалын 60 жилийн ой гэж болоход л хийгдсэн. 77 оноос хойш одоо хүртэл гэж бодоход бас хугацааг бол их боломжоор хийсэн байна да. Хугацаатай унтарчихгүй тийм юм хийсэн байна да. Би тэр гэж бододгийг. За 5 эрдэнэгээд одоо энэ яруу найрагч Дашвалдан гэж хүн энд ажиллаж байсан. Одоо Америкт амьдардаг. Тэр хүний төлийн тухай оногоо тоглол одоо ботог хорог шиг энэ тухай тэг хөрхэн шүлэг бичсэнийг ухнаа багш тэр хүүхдүүдээр бүжгийг хийлгээд тэгээд чаатрын хөгжмөөр бичлэг хийсэн. Тийм юм байдгийг одоо харин тэр мартагдсан юм шиг байлээ. Гэхдээ ухнаа багш тэр хийсэн гэж бодоход бас сэтгэл дүүрэн байдгийг. Тэр үед Галуулет гээд одоо утга зохиол соёлын юмыг хяндаг тийм хэцүү газар байсан. Тэгээд тэрний шаардлагаар тэр үеийн уран бүтээлд одоо үн тогтоогоод одоо шагнал өгдөг байсан. Засгийн газрын тогтоолтой, зайд нарын зөвлөлийн тогтоолтой тийм байлаа. 40-р тогтоолч гэдэг үлээ. Тэгээд тэр
шагнал авахын тулд нэгдүгээрт, хоёрдугаарт тоглолтод оруулахын тулд баталдаг байлаа. Тэгээд хөгжмийн том одоо орчин цагийн дуу хөгжмийн зохиолын том улсууд тэрийг баталдаг тийм байсан. Монголын хөгжмийн зохиолчдын хороо холбоо гэж байх үед тэгээд одоо надад намрын үдэш гэж одоо миний анхны үтээлийн нэг юм тэрүүнийг Лувсан Шарав багш баталж явах жишээний. За наран саран гээд одоо бас миний анхны бүтээлүүдийн нэг энүүнийг чимэд дорж гэж хөгжмийн зохиолч төмрийн чимэд дорж тэр хүн баталж явах жишээний. За мясрангуй бас миний хөдөөгөө дуулыг гэсэн бүтээлийг баталж явах жишээний. Одоо тэр ноотнууд нь би бас юм хаях дургүй юм шиг байгаа юм. Тэгээд хадгалагдаж байдаг юм аа. Манай одоо орон нутагт хөгжмийн зохиолчдын холбооны эрхлэгч байсан манай Нацагдар Жогшийн гарын хэсэгтээ баталсан тийм бүтээлүүд байх жишээний. Хэрвээ тийм баталгаатай биш одоо театрын соёлын ордны орон сайхны зөвлөлөөр хэлцээгүй тийм юмд бол уран бүтээлийн шагнал өнтер гэж өгдөггүй байсан үе л дээ. Тэгээд тэр маань одоо баталгаатай одоо хаач хэнч дуулж уран бүтээлд оруулж болно гэсэн тийм л агуулгатай юм байсан байна да. Одоо бол тийм байхгүй, дуртай дуу зохиодог, дуртай дуулдаг. Тэгээд нийтийн дуу гэж нэрлэлцгээд одоо ер нь дууны урлаг бас жоохон тааруухан болох тийшээ хандаж байгаа явдал биш үү зүгээр. Энэ нэг шүүмжтэй маягаар хэлэхэд. Найрал дуу гэдэг маань дотроо их олон төрөлтэй штэ. Одоо цөөхөл төрлүүд 2-8 хүртэл одоо дуэт, тэро, кавертет, квинтет, секстет тэгээд чуулга болдог ч юм уу. Дан эмэгтэй, дан эрэгтэй гэдэг юм уу, хүүхдийн гэдэг юм уу тийм төрлүүд байна. Их олон хүний бүрэлдэхүүнтэй ер нь 120 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу. Тэрнээс дээш 120-аас дээш бүрэлдэхүүнтэй найрал дуу бол одоо 2 хоолойтой энэ төр дуулдаг штэ. Тийм 120-аас дээш бүрэлдэхүүнд бол хоолойны шаардлага байхгүй гэж багш нар хэлдэг. Тэр 120 хүртэл бол 2-аас 4 хоолой. За магадгүй одоо нэг хоолой дотор бас парчууд салдаг тийм тохиолдлууд байдаг. Одоо манай дуурийн театрын гэдэг юм тийм хоорууд бол 6-аас 8 хоолойгоор дуулах тийм тохиолдол байна. За цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй бол ер нь 16-аас дээш тэр хүртэл бол үндсэндээ цөөхөл гэж үздэг л дээ. Дан найрал дуу болоод ирэхдээ энэ дан найрал дуу гэдэг чинь ерөөсөө найрал дууны сонгодог хэлбэр юм. Хөгжимгүй тийм ээ дан найрал дуу гэдэг маань. Тэгэхээр тэрэнд чинь маш их өндөр шаардлага тавигдаад хоолойн ансамбл байх ёстой байх, үг хэллэг байх ёстой байх, дигц. За тэгээд зөв дуулах ёстой. Маш их өндөр ур чадвартай, боловсралтай тэрийг гүйцэтгэж одоо тэр найрал дууны зохиол дээр бичигдсэн нюанс одоо юу байдгийг тэр бүх юмыг мэдэрдэг, чаддаг тийм дуучид байх шаардлага тавигддаг. Мэдээж тэр хөгжимгүй юм болох тэр чинь ая, үг энэ хоёр л байна үү. Дээрээс нь одоо тэр хөгжмийн тэр дан найрал дууны зохиолын дотор тавигдсан чанга аяар дуурдаг, эхэлдэг, төгсдөг, пауз одоо юу гэдгийг бүх юмнууд тэрийг хөгжим адил гүйцэтгэх ёстой. Үг хэллэг тэр өгүүлэг шүлэг шиг үг хэллэг нь хүнд очдог байх ёстой. Гэх мэтэр маш өндөр шаардлага байдаг. Тэрүүгээр их онцлогтой.
1979 онд Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооны улс төрийн төвчөөний 351-р тогтоолоор Дорногов аймагт хөгжим драмын театр байгуулах шийдвэр гарсан байдаг. За энэхүү чухал шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол Дорногов аймгийн соёлын ордны уран бүтээлчдийн Улаанбаатар хотноо тоглосон соёл урлагийн 10 хоног байсан юм а. За тухайн үедээ соёл урлагийн 10 хоногийн тоглолт амжилттай дуусч дээрх шийдвэрээс гадна 2 уран бүтээлч, нэгэн зэрэг шагнал хүртсэн нь соёлын ордны бүжигдэглээч Ухнаа, найрал дууны багш Буян Шигнар байсан юм а. Бид чинь байгаль сургуулийн нөгөө л 60 хүнтэйгээ байгаль өдөр бүхэн Улаанбаатарт одоо хэд хоног ч хийсэн баг 10 хоног очиж ажилласан. Тэгээд нөгөө шаатрын тайзан дээр ажиллана, нэг дууныхын нөрөөнд ажиллана. Тэгээ байжсэн чинь нөгөө засгийн газрын ордон дээр шагнал авах сууд очих боллоо гэдгийг. Тэгсэн чинь миний нэр орцсон байдаг. За энэ ч одоо юу болдгийм бол та тоглолтоо ерөөсөө хийгдэж л байсан уу яа. Тэгсэн чинь хэдэн хүн одоо ер нь 20-30 хүн очсон байхаа. Тэгээд дуусан цуугаал хүрээл очсон. Тэгсэн чинь засгийн газрын ордны үүдэн дээр юу яах юм бол зураг авахуулах юм бол нөгөө хэдэн хүн маань зогсож байгаа зураг авахуулчлаа. Дотгошоо орох юм болсон. Тэгсэн чинь өөдөөс манай намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Балдан Дорж гэж хүн байсан. Тэгээд тэр хүн нэг цаасан дээр бичсэн юм өглөө. Тэрний өгсөн чи үг хэлэх ёстой гэд. Чи энийг чээж ил гэж байгаа. Нэлээд олон үгээ тэр чинь нэг А3-ын цаасны хэмжээний цаасан дээр бичсэн тийм үг өгдөг. За нөгөөдхийггүй би чи энийг чинь одоо баг хугацаад одоо тэр чинь 30-40 минутын дараа нөгөө шагнал авах юм шиг байгаа юм. Тэгээ за чи энийг чээж ил гэсэн. Одоо олон улс шуугаал энэ тэмдгүүл одоо хүн амтан уулзаал байдаг болтой. Тэгээд орох өрөө олддог. Тэгээ коридорт яаж ийсэнгүй даргаа би нэг энэ чинь нэг чээжлэх ч тун хэцүү юм байна. Ядахтаа нэг гайгүй тогтоож унших тийм өрөө олдголоо гэсэн чинь чамд тийм юм байхгүй. Болохгүй бол тэр нойлын өрөөнд орохгүй юу гэж тэгж байна. Тэгээ нойлын өрөөнд орж нөгөө битсэн юм харж хэд уншаад за тагчээтэл ирдөө за орцгоо гэл тэгдгийг. За тэгээд би бодож байлаа энэ за нэг л одон алтан гадас ч юм уу хөдөлмөрийн аяаны улаан түгээ одон ч юм уу. За үгүй юм гэхэд тэр хөдөлмөрийн хүндэт медаль энэ төр байх та гэсэн шүү юм. Бодоод тэгээд орсон. Тэгсэн чинь зарилэг одоо ардын их хурлын тэргүүлэгчдийн 20 дугаар зарилэг гэдэг баха. Тэр 8 сарын 2-ны өдөр юм шиг санагдаж байна. Тэр ч одоо тоглолт дуусч байсан үе юм байна шүү дээ. Тэгэл би тоглолт хийхгүй байлаа ч гэсэн нөгөө хүмүүстэйгээ дандаа л ажиллаж байдаг. Тэгэл ер нь одоо ер нь юу болдго юм бол гэсэн шүү юм бодог. Одоо ер нь сүулдэ ч одоо энэ бодох ч юм байхгүй ер нь тэгээд маанаг юм шиг болчихвол. Тэгээ зогсож байсан зарилга уншлаа. Тэгсэн чинь гаяацал үнэн сонсоо худлаа сонсоо ухааны юм баг ийш тийшээ хараад байх шиг санагдаж байсан шүү. Маш их догдолж байсан. Бүгд наримт Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар аймгийн соёлын ордны бүжгийн багш Ухнааг урлагийн гавьяа зүтгэлтэн цолоор найрал дууны багш Буян Шигнарыг улсын гавьяа жүжигчин цолоор шагнасан юм. Тэгээд Ухнаа багш битэр Ухнаа багш эхлээд 497 дугаартай юу гавьяатын тэмдэг авдаг. Тэр үед чинь тийм тэр тэмдэгнийхэн ард дугаарыг бичдэг байсан. Одоо бол тийм байхгүй юм лээ. Тэгээд маш том хэмжээний тийм гоё алтан үсгтэй тийм үнэлэх Ухнаа багш маань гардаа дараагаар нь би тэр 498 дугаартай юу үнэмлэх тэмдэг гардаа тэгээд одоо тэр үед ч одоо ер нь тэр үг хэлэхэд тэр чинь тэгэл олон улсуудын шагналыг гардуулаад тэгэл яваал сүүлд нь үг хэлэх юм бол тэгээ хоолой шичгнээ салгалаад ерөөс хачин болж байгаа юм чи. Тэгэл нүдэнд нулим сураал ер нь хэцүү юм болдго юм лээ шүү дээ тийм юмд чи.
Өө тэр чинь одоо манай аав ээж хоёр хөдөө орон нутагт байсангүй. Тэр хоёр миний энийг үздэгч болоосаа гэсэн шүү юм бодогдож байсан шүү. Гэхдээ тэгээд одоо энэс хойш ер нь яаж ажилддаг юм бэлээ. Энийх өндөр цол хэрэгмий ч одоо дааж явах хэрэгтэй болдог байх та гэсэн шүү юм. Тэгээд бодогдож байсан. Ер нь ажилд чадах уу гэлөө энэний хариуг хийж чадах уу гэлөө гэсэн шүү юм бодогдож байсан шүү. Яг театр нээхэд хөгжим драмын театр болж ажиллах үед бол найруулагч урлагийн гавьяа зүтгэлтэн Сумьягийн суур гэж хүн очиртай 3 толгой жижигээр нээхэд найруулагчаар ажиллаж байсан. За манай энэ хөгжмийн зохиолч удирдаач урлагийн гавьяа зүтгэлтэн Нацагдарж багш ажиллаж байлаа. Үжигийн багшаар урлагийн гавьяа зүтгэлтэн Ухнаа багш ажиллаж байсан. Бид бол үнэхээр гар сэтгэл нийлж ажиллаж байсны хүчинд 20 хоногийн дотор л учиртай 3 толгой дуурийг уран бүтээлчид одоо тэр үеийн дээд мэрэгжлийн жүжигчид бол байгаагүй. Тийм нөхцөлд уран сайханч хэлбэрээр ажиллаж байсан хүмүүстээр одоо мэрэгжлийн анхны хичээл юм зааж 40 хоногийн чөлөө курс семинар хийж байж тэгж театрын уран бүтээлчдийг бэлтгэсэн. Бид тэр үйл ажиллагаанд бие биеэн ойлгож тэгж ажилладаг байсны хүчинд театрыг бол их ийм чин тоглож байх гэжтэй гэхээргүйгээр уран бүтээлээр учиртай уран толгоогоор нээсэн ийм түүхтэй. За яг саран хөхөө театр болох үед манай одоо 90-ад он гэсэн үг шүү дээ. Арвжаа хотгтын тухай ярьдаг, бичдэг болж эхэлсэн үе. Дээрээс нь тэр үед Улаанбаатар хотод ажиллаж байсан манай шог зохиолч Яруу найрагч Лувсангийн Одон чимэд соёлын гавьяа зүтгэлтэн тэр хүн бас их дэмжлэг тус болж энэ Арвжаа хотгтын тухай ярих үйл ажиллагааг одоо эхэлсэн хүн бол Одон чимэд байсан. Уран бүтээлүүд маань Саран хөхөө театр гэдэг нэрийг одоо 1991 онд одоо Нацагдарж багш эхэлж яриад тэгээд бид одоо дэмжээ там толны хурлаараа яриад ямар нэр өхөө гэдэг тухай төртөл ярьж байж Саран хөхөө гэсэн нэр болоод жинхэнэ онсон нэр байж ингээд таарсан. Бид одоо бичиг явуулах дээш тааш нь одоо санал ондоо хэлэх ийм ажил бол тэр үед яригдаж энэ Саран хөхөө гэдэг нэртэй болсон. 1994 онд санагдаж байна. 93 онд ч юм уу одоо Арвжаа хотгтын нэрэмжт болох тухай асуудал яригдаад нэлээд сүүлд энэ чинь 2000 оны үед нэрэмжт болсон байх. Би одоо яг оныг санахгүй байна. Тэ иймэрхүү байдлаар явж энэ Саран хөхөө театр гэдэг нэр Арвжаа хотгтын нэрэмжт болсон энэ үйл явдал бол та нар ийм ажил хий гэдгийг зааж өгсөн чиг замд болсон уран бүтээлийн хувьд гэж ингэж ойлгож байна. За тэгээд Арвжаа хотгтын тухай уран бүтээлүүд бол миний хувьд бас нэлээд юм оролдож хийсэн. За хотгтын өөрийнх нь зохиосон бүтээлүүдийг уран сандаа оруулахыг их хэрмэлздэг байлаа. Хамгийн наазах нь гэхэд 5 дохио гэж одоо цагаан докторийн эмхтгсэн Яруу найргийн тухай номнууд эмхтгэл байдаг. Тэр номон дээрээс 5 дохио дууны үгийг авч манай одоо Цэндийн Жагдал багш маань нэлээд түрүү 60-70-аад оны үед аяын зохиосон тийм 5 дохио дуугаар бид эмэгтэй чуулга, дан найралдуу ийм төрлүүдээр бүтээлүүдийг хийсэн. Гэх мэтээр одоо ер нь Арвжаа хотгтын тухай өөрсдийнхөө зохиосон юмнуудыг бас уран сандаа оруулсан. Одоо Арвжаа хотгтын
хэрэглэж байсан, унаж хэрэглэж байсан, аялж явсан тэр мордын тухай хамтын цэрэндарж бит хоёр бас уран бүтээл хийсэн, хоор дуу хийж байсан. За уул усныхын тухай одоо явж байсан, өсөд төрсэн газар нутгийнхэн нэршлэр бас одоо найрал дууны бүтээл хийж байсан. За би өөрөө хамгийн сүүлд энэ зохиолч Содном Доржийн шүлгээр бас эмэгтэй гоцол дууны бүтээл хийсэн байх жишээний Саран хөхөө гэдэг нэртэй болох үед Аравжаагийн тухай ярьж байсан тэр үед би өөрөө Дундгуй аймгийн Харьяат хүн. Одоо урд талынхан Үлзийт сумын хүн л дээ. Тэгээд тэнд бол Аравжаа хотын зохиосон одоо шүлэг магтаал тийм юмнуудыг хүмүүс их мэддэг байж. Миний хамгийн том төрсөн ах одоо бидний хамгийн том нь тэр хүн бол Аравжаа хотын нэг юу маань хөгжөөх тийм юмнуудыг бол би өөр багасаа сонсож байсан. Тэгээд нэрмжит болох Саран хөхөөр нэрлэх үед тэгээд 90-ад оны тэр үед чинь одоо нэг ардчил маань сайхан эхлэл суурин тавигдж хөгжиж эхэлсэн энэ үед говийн ямар азар энэ дорногой нутагт томилогдож ирсэн юм болоо бурхан тэнгэр харддаг гэсэн шүү бодогдож байсан шүү. Тэгээд одоо энэ театрт ажиллаж байснараа би одоо үнэхээр бахархдаг. Тэр уран бүтээл хийх, тэр онгод хиймэр юм гэж байдаг бол тэр Аравжаа хотогт тэнгэрээс далж намайг энд авчирсан юм болов гэж хүртэл бодож би Аравжаа хотын тухай хүн одны дуул гэж нэг шинэ бүтээл одоо шүлгийг бичсэн нэг эрэгтэй дуучдын дуулгын бүтээл хийсэн. Хамгийн сүүлд одоо энэ жил дуусгасан би 1900 биш 2014 оноос эхэлж оролцсон. Тэгээд сая дууссан тийм бүтээл байх жишээний. Дадишварагийн тухай хэний дөнгөтийн цаадлын шүлгээр бас нэг эмэгтэй чуулга дуулчихж болохоор тийм бүтээл хийсэн байх жишээний. Ийм юмнууд бол оролдож ажиллаж нийтийн хүртэл болгоосаа гэсэндээ ингэж ажиллаж байна те. Энэ бол одоо миний бахархал байхаас өөр юу байх вэ? Чи 1994 оны хооронд бол улсууд маш их гарсан. Манай театраас би тэгэхэд 94 онд энэ театрын даргын албыг хашиж байлаа. Тэгээд нэг 4 жил хэртэ ажилласан. Тэр хооронд чинь одоо ерөөсөө өнөө их айхтар эдийн засгийн шуурганд чинь улсууд одоо хувь хувиа бодоод одоо манай бүх ангиудаас гарцгаасан шүү дээ. Тэгээ хөгжим гэхэд л одоо ер нь 6-7 хүнтэй, дуу гэхэд бас нэг 6-7 хүнтэй бүр одоо ингээд тараад одоо тэр чинь амьдралаа хөөгөөд мөнгө төгрөг олдог ажил хөөсөлдөд ингээд явчих дээр чинь театрын маань ер нь хүний хомсдолд орсон л доо. Тэгээд нэг 12 хүн гарсан усуудыг би эргүүлж явсан. Хөрөг найр бол би сүүлийн үед тийм л хоббитэй болчиход байгаа юм шиг байна. Хамгийн эхлээд Нарантуяа Гаяатын тухай хөрөгийг Монголын урлагийн ажилтны холбооны сэтгүүлд гаргасан. За Талигаач Базрын Төмөрбаатар соёлын тэргүүний ажилтан тэр хүний тухай хөрөг найр бол бичээд тэгээд тэр оюун багшийн одоо Эрдэнэтийн оюун Эрдэнэтэн доктор найруулагч тэр хүний нэрнж шагнал олгодог юм урлагийн ажилтны холбоо. Тэгээд тэр жил хэнд олгох вэ гэсэн асуудал Монголын урлагийн ажилтны холбооны удирдах зөвлөл дээр яригдсан юм байна. Тэгээд би энэ Базрын Төмөрбаатар гэдэг хүний тухай тэр оюун багшийн шагналд оруулал яасан гэсэн саналаа нөгөө сэтгүүл бичсэн юмныхаа дараагаар тэр утсаар хэлэхгүй юу урлагийн ажилтны холбооны одоо томголог гэж одоо гаяач чинь тэрний захирал ерөнхийлөгчээр ажилладаг одоо. Тэгээд тэр хүнд санал хэлсэн. За яах вэ? Сэтгүүл бичсэн юм чинь л юу ч бас үзье гэн. Тэгээд байж байсан чинь зангад дарга одоо Хөдөлмөрийн Баатар зангад дарга хэлж гинэ. Гэхдээ энэ воён ишгтийн бичсэн энэ
урлагийн холбооны сэтгүүл бичсэн. Эний эмчин л одоо тэрний тодорхойлт юм байна штэ. Дээрээс нь одоо жишээ нэмэх юм байвал нэмээ тэгээд энийг одоо оюун багшийн нэрмж шагналд одоо төвшүүлвэл яасан юм гэж. Тэгээд удирдах зөвлөлөөгөө ярилцаа. Тэгээд тэр жилдээ хэн Төмөрбаатар маань оюун багшийн нэрмж шагнал авсан. Өдрийн сонинд хэний Цэндийн Жагдал багшийн тухай хөрөг бичсэн. Тэр хөрөг одоо их итайхан болсон зургатайгаа юутай хэтэйгээ гарсан бүгдээрээ зургатай л дээ. Гэх мэтээр одоо энэ 7-8 хүний хөрөг бичвэрүүд гарсан. Одоо Чойн Банзрагч багшийн тухай хэн Пунцгал Балла гэж багшийн тухай энэ хоёр хөрөг одоо Банзрагч багшийн 85 насны энэ жил дахиаж байгаа. Энэ ойд бас тэр хөрөг сонинд өгөх бодолтой одоо бичигдээд бэлэн болоод ингээд явж байх жишээний. Ийм л ажлууд хобби болгож хийж байна. За дээрээс нь тэр би 2002 онд Говь нутгийн ардын дуу гэсэн одоо миний ээжийн дуулж байсан Зааны шинжтэй уул гэдэг дуугаар нэрлсэн тийм ном жижигхэн одоо ном гарсан. Энэ дуу миний ээж Дундгов аймгийн Буянтава сум гэж яхад миний ээж эгчтэй 3 хүн байсан одоо цаа нэртэй миний ээж Долом цаа. За тэгээд эгч нь Цэрэн цаа. Тэр Цэрэн цаагийн эгч нь Ханд цаа гэсэн ийм 3 цаа гэдэг нэртэй. Тэгээд айлын найранд очиж дуулдаг тийм улсууд байсан. Тэр 3-ын ээж нь болохтой од юм гэж устын дуу дуулдаг бас 80 хэд хүртлэн одоо айлын найран дээр дуулж байсан тийм хөгшин байсан. Миний эмэг ээж гэсэн үг. Тийм л учиртай. Тэгээд тэр ном Аравжаа хутгтын тухай уран бүтээлийнхэн тухай ноттойгоор авралын дээд гэж тийм бас жижиг ном гаргасан. За 2010 онд байна уу да. Оны энэ бас мартаж байгаа юм байна. Биш 2008 онд гаргалуу миний өөрийн уран бүтээлийн сэтгэлийн уул гэж одоо энэ музейн эрхлэгч Яруу найрагч Эрдэнэ нутгийн шүлгийн нэрээр тэр шүлгэнд би өөрөө ая хийгээд тэгээд гавьяат Наран туяа маань дуулсан тийм дуу байдгийг. Тэгээд тэр дууны нэрээр сэтгэлийн уул гэж нэрлсэн. За тэгээд миний 2 ном уулын нэртэй юм да. Тэгтээ бас сэтгэлд маань төрсөн нутгийн за энэ их өндөр уран бүтээлтэй Аравжаа хутагтдаг гэдэг ч юм уу одоо тийм сайхан бүтээлүүд бол уул мэт юм урлаг гэдэг бол уул юм тэрний оргилд мацаж явсан гэдэг утгаар л бодож ийм нэрнүүд хайрлсан учиртай. Нас өндөр бас надад бол дахиад хязгаарч олдохгүй тийм тохиолдол гэж би бол бодож байна. Яг эдийн хүртэл одоо бас энд оролцох тийм бие сэтгэлийн тэнхээ байсан үеийн тохиож байгаа нь одоо надад их сайхан санагдаж байгаа юм. Тэгээд ч бүр хамт ажиллаж байсан нөхөд маань одоо хамтарч байгаа ийм нөхцөл байдал бүрдсэнд одоо маш их баярлж байна. Үүнийг санаачилсан одоо Саран Охио театрын ажилтан манай тав сүрэн за тэгээд дарга бүрдэрж эдэнд одоо баярлахаас биш аргагүй одоо миний уран бүтээлийг бас оролцоолж дуулж хөгжиндж байгаа хүмүүстэй бас баярлахаас биш арга байхгүй. Энэ хамт олон энэ хүмүүс байгаагүй бол буян хишгт ганцаараа юу ч биш гэдэг нь бол ойлгомжтой. Намайг хүндэтгэж миний уран бүтээлийг хүлээж авч надад одоо уран зургийг хайрлаж ирсэн Дорноговын одоо хөдөлмөрчдөө үзэгчдээ одоо баярлахаас шаарахгүй үнэхээр сэтгэл хөдлөж байна да.